За mobile application-ы улирлын шалгалтын код диск. За энэ application болохоор өгөгдлөө API хэрэгжилт татж аваад түүнийг болохоор хэрэглэгчийн хийсэн үйлдлийн сонсоод түүнийг Firebase-тэй холболт хийгээд түүнийг Firebase дээр Firestore дээр database үүсгээд түн дотор өгөгдлүүдэд хадгалах зорилттой application байгаа. За эхнийдээ бол ямар ч гэсэн логин хэсэг харагдана. Яг main screen дээр бол application эхэлж байгаа хэсэг. За логин хэсэг харагдаад хэрвээ логин хийгээгүй байх юм бол бүртгүүлээд бүртгүүлсэн бол шууд логин хийх боломжтой байгаа. За ороод харангуут бол энэ болохоор ерөнхийдөө home screen харагдана. Home screen дээр product list screen байгаа. За энэ home screen дээр болохоор юу хийж байгаа яг ерөнхийдөө navigation-ы зохицуулалтыг ажиллаж байгаа. Яг үндсэн 3 дэлгэц байгаа. Үндсэн 3 хуудас байгаа. За нэмэлтээр нэг detail хэсгийн нэг хуудас байгаа. Үндсэн 3 хуудасыг navigation-ыг аль хаашаа шилжих гэдгийг зохицуулаад home screen-ээр зохицуулаад за эхний удаад бол product list screen list хэлбэрээр бүтээгдэхүүний мэдээллийг харуулчихна. За дараагийнх нь болохоор лайклсан хэрэглэгчийн таалагдсан баруунуудын мэдээлэл. Мэдээллийг харуулах хуудас, дараа нь сагсалсан баруунуудын мэдээллийг харуулах хуудас байгаа. За дараагийнх нь болохоор энэ нэг бүтээгдэхүүний detail буюу дэлгэрэнгүй мэдээллийг харуулахаар хуудасаа нэмэлтээр комент бичих хэсэгтэй. За эхнийдээ өгөгдлийг яаж татж байгаа гэхээр API ашиглаад API-с нь юу авчиж байгаа. Git төсөлт явуулаад өгөгдлийг нь авчиж байгаа. За энэ дээр болохоор authentication service-нд ерөнхийдөө яг хэрэглэгчийн нэг логин register тийм authentication мэдээллийг нь хянах, шалгах үүрэгтэй сервис хэсэг. За тэгээ энэ модулуудаа үүсгэсэн байгаа cart item, product бүтээгдэхүүний модель, за тэгээ нэг comment бичих моделс байгаа. За би болохоор provider нь ерөөхдөө бол application-ы тийм тухайн өгөгдлүүдийн төлөвийг стейтийг удирдах зориулалттай гэх юм уу. Тэг үндсэн тэг нэг хуудас тус бүр дээр нь хийж байгаа үйлдэлүүдээр нь провайдеруудаа үүсгэсэн. Cart provider нь болохоор яг сагссан cart хуудас руу, cart screen руу өгөгдөл орж ийн үү, хасагдж ийн үү гэдгийг нь зохицуулах хэрэгтэй. Favorite provider нь болохоор лайклсан лайк хуудас руу өгөгдөл нь мэдж хасагдж ийн үү гэдгийг зохицуулах хэрэгтэй байгаа. За энэ ерөөхдөө логин screen нь харагдаж байна. Register screen талхан. За тэгээд энэ болохоор product list screen байгаа. Яг яаж харуулж байгаа вэ? List ашиглаад за тэгээд grid-ийг нь 2 баганд хуваагаад за тэгээд картын мэдээлэл карт ашиглаа харуулсан байгаа. За дараагийнх нь болохоор power screen-с явах бараа орох юм бол нэмэгдэн за нэг бараа лайклж. За нэг иймэрхүү байдалтайгаар. За сагс картын карт screen бол нэг иймэрхүү байдалтайгаар. Энэ часах боломжтой энэ дэр. За одоо энэс ингээд хоёр байдлаар сагсал нэмэх боломжтой. Detail хэсгээс нэмэх боломжтой мөн шууд product-ын бүх бүтээгдэхүүний мэдээлэл харагдж байгаа хэсгээс бас нэмэх боломжтой. За одоо энэ дэр энийг нэмэх юм бол ишиг орж ирж байгаа. Энийг за энд орж ирж байна. За эндээс бас тоог нь нэмж хасах боломжтой. За энэ болохоор яг аль хаа нэгдэж байгаа вэ гэхээр за энэ одоо энэ дэр нэмэгдэж байгаа ч гэсэн Firebase Firestore database руугаа ч гэсэн мэдээлэл нэмэгдэж байгаа. Саяны 7 ID-тай яг бүтээгдэхүүний мэдээлэл нь гээд ороод ирсэн байна. Хэрвээ устгахаар болох юм бол ингээд тоо хэмжээний шууд тийг болцсон болохоор UI screen-ээс үсгэн устна. Database-аас гэсэн устгахаар байгаа. За энэ дээр яг энэ үйлдэлүүд нь яг яаж хийгдэж байгаа вэ гэхээр
карт провайдер дотроо. За энэ бол мэдээж нэг Firestore database-аас load хийж байгаа. Application restart хийсэн ч гэсэн тухайн мэдээллийг харуулах хэрэгтэй болохоор load хийгээд авчиж байгаа. За яг бараа нэмж байгаа хэсэг нь болохоор энд байгаа. Тухайн бараа сагсанд байна уугүй гэдгийг шалгаа. Хэрвээ байхгүй байх юм бол тоо хэмжээг нэгээр нэмэгдүүлээд хэрвээ байх юм бол тоо хэмжээг нэгээр нэмэгдүүлээд байхгүй байх юм бол барааг нь оруулаад quantity-г 1 болгоод оруулчихж байгаа. За тэгээ листнерээс ашиглаад UI дээр шинжлэх хэрэгтэй. За database дотор collection яаж үүсгэж байгаа гэхээр users collection дотор тухайн user-ийн ID-г наваад ID-ийн араас нь cart гэдэг collection үүсгээд cart дотор энэ барааныхаа ID-г наваад мэдээллийг нь оруулчихж байгаа. Энэ дагавар. За мэдээж async нэг интернет ашиглах жоохон удаан заавал энэ database руугаа өгүүлэлтээ оруулсны дараагаар дараагийн үйлдэл хийх учраас синхрон функц ашиглах хэрэгтэй. За энэ дээр нэг бууруулах, тоо хэмжээг бууруулах функц байна. Хэрвээ бараг байх юм бол нэгээр хасаад, хэрвээ бараг байх шалгаад байгаа үг нь шалгаад нэгээс их байх юм бол тоо хэмжээ нэгээс их байх юм бол хасаад, нэгээр хасаад хэрвээ нэгээс бага нэг буюу нэгээс их биш үү нэг байх юм бол шууд database-аас remove хийхээр байгаа. За энэ болохоор нөө шууд clear cart буюу бүгдийг нь устгах. Яг энэ button энэ icon-ыг дарахгууд бүх үйл нэг collection-ыг зааж өгöd. За тэг ингээд устгах боломжтой байна. Load tick-тэй ч гэсэн адилхан. Ингээд users collection ID-гийн араас нь cart collection гэдэг get төсөл дээр бүгдийг нь авчиж байгаа. За дараах нь болохоор энэ дээр яг одоо энэ дээр харах юм бол энэ одоо нэгдүгээр барааны тоо хэмжээ 1 байна. За тэгээд одоо нэг 2 дарч тэгэнгүүт энд 3 болж байгаа. Адилхан Firebase database дээр ч гэсэн адилхан тоо хэмжээ нь 3-аар орж ирж байгаа. Хэрвээ нэгэн байдлаар устгах юм бол ингээд устгах юм бол нэг ID-тэй картын мэдээлэл, барааны мэдээлэл бүгд устцсан байна. За Power-д туудсан мөдлөхөн зүгээр энэ талхыг юугаар шалгаж байгаа гэхэд title-аар нь шалгаж байгаа. Тэгэнгүүтээ байх юм бол нэмэл, байхгүй байх юм бол хасдаг юм. Байхгүй байх юм бол нэмэл remove button дагдах юм бол хасдаг юм уу. Тиймэрхүү байдлаар зохицуулалтайсаа. За Power-д туудсан бол нэг иймэрхүү байдлаар харагдана. Ингээ хасагдах юм бол цитад нэг icon дүүрсэн байсан шинжлэхтэй байхгүй болчихж байгаа. Шууд эндээсээ ч гэсэн адилхан нэмж болохоор байгаа. Энэ жоохон асуудал гарсан юм шиг байна. Энэ сагс нь бол ажиллана. За database дээр ажиллагадаг. Database дээр орж ирж байгаа юм байна. UI дээр ч гэсэн орсон байх л та. Энэ картын энэ жоохон удаан багт юм лөө. Карт нөгөө тав болцсон байгаа байна. За тэгээд ерөнхийдөө ийм байдалтайгаа за тэг коммент хэсэг байгаа. Коммент хэсэг нь болохоор яг барааны дэлгэрэнгүй мэдээллийг харсны дараа нь дэлгэрэнгүй мэдээллийг хараад оронгууд энэ коммент үлдээж болохоор байгаа. Энэ зөвхөн логин хийгээд орсон хэрэглэгчл заавал коммент үлдээн. За одоо энэ дээр лог гэвч тэгэнгүүт тань дээр орж ирнэ. За тэгээд database-аас шууд Reefs дотор нэг ID-тэй нөө саяны хамгийн ихний бараан дээр орж ирсэн юм. Саяны hello гэд ороод ирсэн баг. За
тэгээд одоо нэг өөр хэрэглэгчээр нэвтрэнгүүд комментиг нь харж болохоор байгаа шүү дээ. Тийг нь харуулж. За миний тест гэдэг нэг хэрэглэгч үүсгэж. За ингээ оронгууд энэ дараад оронгууд тухайн ямар хэрэглэгч ямар коммент үлдээсэн байна гэдэг нь дээр харагдаж байгаа. Энэ дээр бол нэг тухайн хэрэглэгчдэр коллекшн нүсийг өвчин. Бас мэдээлэлүүд нь бол харагдахгүй. За нэг notification хэлхийх байсан нэг жоохон асуудал гарсан багш. Энэ notification хэлхийхд болохоор юу хэрэгтэй гэдэг вэ гэхээр эндээс серверийнхээ key авах юм блэ. Key авсны дараагаар болохоор дахиад нэг логин хэрэглэгчийн токен аваад уг токен авах функцээ хэрэгжүүлсэн. За тэгээд notification хэлхийх функцээ ч гэсэн адилхан уг нь хэрэгжүүлсэн. Тэгээд тэгсэн ч гэсэн юу яа за токен авах сервер key авах гэнгүүт юу энд ингээд disable болж энийг би enable гэж сааж чаддаггүй. Тиймэрхүү асуудлаас болоод яг энэ хамгийн сүүлийн даалгавар notification хэлхийх хэсгийг бол баг зэргийн асуудал гараад үлдээчихсэн. За ерөөдөө бол иймэрхүү байгаа. Тэс бүгдийг нь устгах юм бол Firestore-оос ол устж байгаа. Collection бүр устсан байна. Collection устгах эсвэл та. Энэ дээр хаад нэг карт мэдээлэл орж ирж байна. За. Тэс лайк л зустгаж болно. Тэс unlike гэх юм бол за эндээс асууж байгаа. За усаа.